энэ бичлэл таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу бүгдээрээ энэ удаагийнхаа влог тавтай морил. Энэ удаа би танаас бүгдээгээ хамт явсан хамгийн анхны Америкийн трипийн талаарх видеонуудаа оруулъя гэж бодлоо. Энэ болохоор 2024 онд явсан гэж санаж байна. 4 хот орсон. Нэг эхлээд DC ороод, Нью-Йорк ороод, тэгээд Чикаго ороод, Сан Франциско ороод, LA ороод, тэгээд буцаад юу нь бол DC дээрээ тэгээд юу нь буцаа Монгол гэсэн байгаа. Тэгээд та бүгдээ энэ удаагийнхаа аяллахаа влогийг харуулцгаая. Гэтэ би нөгөө энэ үед YouTube пэйж эхлэх байсан болохоор дандаа бичлэгүүд нь ингээ босоогоор байгаа. Гэхдээ юу ч гэсэн янзлаад гоё оруулнаа. Нью-Йоркийн нэг гоё юм юу вэ? Яг энийг л гэж хэлэх ба. Central Park-д өглөө 6 цагт хүн болгон ингээд гүүгээ. Би бүр вау, энэ чинь зүгээр л 6 цагийн өглөө биш юм уу гэж бодтол бүр шоконд орсон. Тэгээд нэг гоё vibe-ийг ижэнээс мэдэрсэн гэх юм уу? Дараа нь мэдээж бидний хамгийн дуртай Rockefeller Center миний нөгөө өмнөх Christmas-ийн vlog-ийг үзэж байсан бол тэрэн дээр Christmas-ийн үед ямар харагдаж байгааг тэд хайр харуулсан байгаа. Энэ болохоор 107 сарын үед байсан болохоор 100 бол ерөнхийдөө яг ингийн зүгээр ногоон байгууламжтай байсан. Гэхдээ анх удаа явсан болохоор бүр вау байсан. Gentle sway, the golden light at end of day. The sand is warm beneath our feet as За дараагийн төсөл бид Flatiron Building дээр очсон. Тэгээ энэний урталт ингээд айгүй хөрхийн бөмбөрцөг дотор ингээд хоёр тал руугаа Нью-Йорк нөгөө тал нь болохоор Dublin-ыг харуулсан юм лайв юм дэлгэц хийсэн. Тэгээд айгүй сонирхолтой санагдсан. Тэгээ бид хоёр энэ чирш нэг стоп хийчээд нэг эргэн тойрны ажиллаж байгаа дараагийн стоп руугаа явсан байгаа. За дараагийн төсөл бол Нью-Йоркийн эсрэг тал буюу Нью Жерси тал байлдаг. Гэсэн сарын 11-ний халдлагын үеийн хөшөө байлаа. За тэгээ бид хоёр дараагийн төсөлд бол хамгийн алдартай энэ дотоортлын юм цагаан энэ The One гэд Нью-Йоркд ирвэл заавал үзэх ёстой спотуудын яг энэ ч ярьж ерөн зураг хөрөг авахуулаад явсан байна. Хаашаа. За энэ удаа Brooklyn Bridge-ийг та бүхэнд харуулж байна. Өмнөх удаагийн vlog дээр харуулж таагүй. Ер нь бол 100 бол ийм харагддаг юм билээ. Бичлэг шүү эргээрээ. За дараа нь бид хоёр Brooklyn Bridge-д аваад Dumbo гэдэг хэсэг дээр очсон байгаа. Энэ талаас ингээд bridge амар гоё харагддаг. Өвөлдөөч гоё, зундаач гоё юм лээ. Тэгээ бид хоёрын чирс жоохон зураг хөргөөд аруулаад дараагийн спот руугаа явсан байгаа.
Бруклинээс гараа буцаад Plaza Hotel буюу Home Alone дээр гардаг хотелээрээ дайраад өргөжлүүлээд нэгэн гоё газар олох Met гээд галерейг очиж үзэхээр явсан байна. I finally made it to New York City. Hey lady, shut the fuck up! За тэгээд бид хоёр дараагийн хот болох Чикагод ирсэн байна. Бид нарын мэддгээр амар Windy City гэдгээр алдартай хотод ирсэн байна. За тэгээд бид хоёр явж исэн чинь дэлхийн хамгийн том Starbucks-уудын нэг нь Чикагод байдаг гэдээ бид хоёр орж үзсэн. Бүр үнэхээр амар том 4 давхар илүү ийм кофе шоп байсан. Тэгээд давхар болох нь өөр төрлийн кофе уух сонирхолтой боломжтой санагцсан. Чикагогийн хамгийн их таалагдсан юм гэвэл хотын төвөөсөө тав алхаал ийм гоё бичтэй юм билээ. Тэгээ би бүр ёо энэ тэмдэр төвөөс ямар гоё аз жаргалтай юм бэ гэж бодсон. Тэгээ бичээ давж алхаад хүн болгон гүүгээл далаа эргээр гүүгээл вау энэ бүр үнэхээр тасархай чигсэн хэвээр та нар TV Чикаго явахыг хүсчихвэл заавал яваарай гэсэн. Өглөө нь болоод бид хоёр амар хадлцаа тэгээд далаа орсохгүй. Тэгээд би бүр яваа далаа усаа шившаал нэг улам борлол би бүр амар борлол очсон. Тэгээд ингэ хартай ямар их вэж байна ёо. За би та нар Чикаго хотын хамгийн гоо үзэсгэлэнг харуулах чинь бүр ийм гоё далаа эрэгтэйгээ ойрхон юм хот байна гэж боддоо. Ой, işte. Сэтгэлээ. Ой чи хөөс илээд. Эм яар шүү сайн. Аа та бид энэ ахтыг хийгээд. Энэ ахт намайг тавиад байна. За тэгээ бид ерөөхдөө далайн эргийнхээ амиг үзэж тусаад хотын төвөр жоох явъя гээд буцаад Trump Tower-ийн хавар нэлээд алхсан байна.
За тэгээ дараагийн Чикагогийн даунтаунд үзэх ёстой заавал нэг зүйлийн нэг бол энэ Cloud Gate буюу энэ Чикагогийн Bend гэж нэрлэдэг. Ингээ хоёр нэрээр нэрлэж дэмлээ. Тэгээ бүтээрийн хоёр төр энэ дээр очиж ерөнхийдөө ямар хөө байдгийг үзсэн. Ер нь бол баш том юм нэг бөмбөлөөл байх шиг байсан. Тэгээ ингээд толтой.